За бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлжид бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ та бүхэндээ сүүлийн өдрүүдэд Америкийн нэгдсэн улсад хамгийн их анхаарал татаж байгаа цагаачлалтай холбоотой шийдвэрүүдийн талаар мэдээ бэлтгэсэн байгаа. Тэгээд бичлэгтэйгээ цуг хамт байгаарай. За өнөөдрийн мэдээллээр Америкийн нэгдсэн улсын цагаачлалын салбарт 2026 оны 5 сар болон 6 дугаар сард гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн талаар дэлгэрэнгүй их хүргэе. За эдгээр өөрчлөлтүүд нь зөвхөн хууль бус цагаачлалтад бол хамаарахгүй, харин Америкийн нэгдсэн улсад сурч байгаа оюутнууд, ажиллаж байгаа мэргэжилтнүүд, ногоон карт хүлээж байгаа гэр бүлүүд, орогнол хүсэгчид, мөн ирээдүйд Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдрахыг хүсэж байгаа олон сая хүний амьдралд шууд нөлөөлөх ийм асуудлууд байгаа. За хамгийн ихний бөгөөд хамгийн их анхаарал татсан мэдээнээс эхлэе. За нэгдүгээрт H1B визний $100,000 төлбөрийг шүүх хүчингүй болгосон. За сүүлийн 1 жилийн хугацаанд Америкийн компаниудын хамгийн их шүүмжилж байсан асуудлын нэг нь энэхүү H1B виз буюу мэргэжлийн ажилтны визний шинэ төлбөр бол байсан. За Трампын засаг захиргаа гадаад ажилтан авч байгаа компаниудаас нэмэлтээр $100,000 төлбөр авах саналыг бол гаргасан байдаг. За энэхүү саналыг гаргах болсон шалтгаан буюу засгийн газрын тайлбараар Америк иргэдийн, Америк ажилчдын ажлын байрыг хамгаалах, за компаниудыг хямд гадаад ажиллах хүч ажиллахыг багасгах зорилготой гэж байсан. За сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ асуудалтай холбоотой маш олон маргаан, маш олон хэлэлцүүлгүүд өрнөж байсан. За тэгээд түүнчлэн бизнес эрхлэгчид болон технологийн салбарын ялангуяа за энэхүү шийдвэрийг бол эрс эсэргүүцэж эхэлсэн. За учир нь бол жижиг дунд компаниуд $100,000 төлөх боломжгүй болж зөвхөн том корпорациуд л гадаад ажилтан авах боломжтой нөхцөл үүсээд байсан. За үүний улмаас олон улсын оюутнууд сургуулаа төгсөөд ажил олж чадахгүй болох эрсдэл үүссэн. За 2026 оны 6 сарын 8-нд Массачусетс мужийн холбооны шүүх энэ төлбөрийг хууль бус гэж үзэн хүчингүй болголоо. За шүүхийн тайлбар бол маш сонирхолтой гарсан байдаг. За тэдний үзэж байгаагаар $100,000 төлбөр бол энгийн визний хураамж биш, харин Конгресс батлаагүй шин төрлийн татвар байсан гэж үзсэн. За Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулиар шин татвар тогтоох эрх зөвхөн Конгресст хадгалагддаг. За Конгресст энэхүү эрх нь байдаг. За тийм учраас ерөнхийлөгч эсвэл ямар нэгэн агентлаг дангаараа ийм шийдвэр гаргах эрхгүй гэж бол үзсэн. За тэгээд OPT буюу сургуулаа төгсөөд ажиллах зөвшөөрөл хүсэж байгаа оюутнууд, за STEM OPT буюу шинжлэх ухаан технологийн чиглэлийн сунгасан ийм OPT, за ирээдүйд H1B-ийг авах хүсэлтэй бүх хүмүүст бол эерэг мэдээ болсон ийм чухал үйл явдал боллоо гэж албан ёсны их сурвалжууд бол мэдээлж байна. За дараагийн бас нэг чухал мэдээллийг та бүхэнд хүргэе. За ногоон карт авах зарим процесс хүндрэх магадлалтай боллоо. За 2026 оны 5 сарын 22-нд Америкийн нэгдсэн улсын иргэншил цагаачлалын албад шинэ бодлогоо бол албан ёсоор танилцууллаа. За энэ бодлого нь Америкийн нэгдсэн улсын дотор байхдаа ногоон картын статус шилжих ажиллагаатай холбоотой. За сүүлийн үед мөн энэ мэдээллүүдтэй холбоотой маш олон хуульчдын байр суурь болон засгийн газрын байр суурьуудыг бол их сурвалжууд бол мэдээлсэн. За бид бүхний мэдэж байгаагаар өмнө нь олон хүн Америкийн нэгдсэн улсаас гаралгүйгээр бүх процессоо Америкийн нэгдсэн улсын дотоодод хийж чаддаг байсан. Харин энэ шинэ бодлогоор зөвхөн онцгой нөхцөлд ийм зөвшөөрөл олгох талаар мэдгдсэн. За яагаад ийм өөрчлөлт хийж байгаа вэ гэсэн ийм асуулт мэдээж гарч ирэх нь ойлгомжтой. За засгийн газрынхны тайлбарлаж байгаагаар бол цагаачлалын системд хит их ачаалал үүссэн бөгөөд зарим хүмүүс хууль бус аргаар статусаа өөрчлөхийг оролдож байгаа гэж бол үзэж байна. За үүний улмаас ирээдүйд зарим хүмүүс Америкийн нэгдсэн улсаас гарч өөрийн улсын Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам эсвэл консулын газарт ярилцлага өгч байж энэхүү визээ үргэлжлүүлэх шаардлагатай болж магадгүй байна. За энэ нь ялангуяа гэрлэлтийн шугамар ногоон карт авах хүмүүс, за ажлын шугамар ногоон карт хүсэгчид, за F1 оюутнаас байнгын оршин суугч болох хүмүүсийн хувьд маш чухал ийм асуудал мэдээлэл болж байна. За дараагийн мэдээлэл бол ажиллах зөвшөөрөл авахд шинэ хязгаарлалт орж магадгүй гэсэн ийм мэдээлэл байна. За 2026 оны 6 сарын эхээр за Америкийн нэгдсэн улсын дотоод аюулгүй байдлын яам ажиллах зөвшөөрлөлтэй холбоотой шинэ санал гаргасан. За энэхүү санал нь ажиллах зөвшөөрлийн карттай холбоотой. За засгийн газрын үзэж байгаагаар ажиллах зөвшөөрлийг хит өргөн хүрээнд олгож байгаа нь Америк ажилчдын өрсөлдөх чадварт нөлөөлж байна гэж бол үзэж байна. За хэрвээ энэ санал батлагдвал төр зөвшөөрлөөр орж ирсэн хүмүүс, за албатан гаргалтыг төр хойшлуулсан хүмүүс, за зарим орогнол хүсэгчдийн ажиллах зөвшөөрөлд нөлөөлж магадгүй ийм байгаа. За одоогоор энэ нь санал хэвээр байгаа бөгөөд хүчин төгөлдөр болоогүй байна. За гэхдээ цагаачлалын хуульчид энэ асуудлыг яг одоогийн байдлаар маш анхааралтай ийм ажигласан байдалтай байна. За дараагийн бас нэгэн чухал мэдээлэл бол энэ ICE буюу цагаачлал гайлын хэрэгжилтийн албаны шалгалт болон баривчилгаа эрс нэмэгдэж байгаа талаар их сурвалжууд мэдээлж байна. За 2026 оны 6 сарын 10-нд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төсвийн хуульд бол гарын үсэг зурсан ийм үйл явдал болж өнгөрсөн. За үүний
Үүний үр дүнд бол энэ ICE буюу цагаачлал гайлын хэрэгжилтийн алба, за CBP буюу хил хамгаалах болон гайлын алба агентлагуудын төсөв бол эрс нэмэгдсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэвэл одоо илүү олон ажилтан мэдээчийн хэрэг авч таарна. За илүү олон шалгалт хийн, илүү олон хүнийг саатуулна, илүү олон одоо ийм албадан гаргалт хийгднэ гэсэн үг. За сүүлийн 7 хоногудад Америкийн нэгдсэн улсын хэд хэдэн томоохон хотуудад ICE-ийн ажиллагаа эрчимдсэн талаар мэдээллүүд бол гарч эхэлсэн. За тиймээс одоо визний хугацаагаа хэтрүүлсэн эсвэл одоо статусны асуудалтай хүмүүс илүү болгоомжтой байх шаардлагатай болж байна гэсэн үг ээ. За түүнчлэн бол бас чухал мэдээлэл гарсан байна. За органлын хэргийн шийдвэрлэлтийг хурцлах ийм алхам хийлээ гэсэн ийм мэдээллүүд бол сүүлийн хэд хоногт бол гарч байна. За Америкийн нэгдсэн улсын иргэншлэл цагаачлалын алба 2026 оны 6 сарын 5-нд Техас мужийн Сан Антонио хотод шинэ асайлум офис буюу органлын төвийг байгуулснаа бол албан ёсоор зарлалаа. За өнөөдөр Америкийн нэгдсэн улсад хэдэн сая органлын хэрэг бол хүлээгдэж байгаа. За зарим хүмүүс 5-аас 10 жил хүртэл шийдвэрээ хүлээж байгаа тохиолдолч бол байдаг. Тиймээс шинэ төв байгуулагдсанаар органлын өргөдөл хурдан шийдвэрлэгдэх боломж бол нэмэгдэж магадгүй гэсэн ийм хүлээлттэй байгаа юм байна. За бид бүгдийн мэдэж байгаачлан одоо Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бодлого ерөнхийлөгч Трамп одоо сонгогдсноор энэ цагаачлалын талаарх бодлогыг маш эрчимтэй чангаруулж байгаа. За энэхүү одоо чангатгсан асуудалтай холбоотойгоор бол дараагийн мэдээлэл бол за дээд шүүх бас нэгэн чухал асуудлыг хэлэлцэж байна. За энэхүү асуудал нь бол цагаачдыг одоо урт хугацаагаар хорих асуудлыг бол хэлэлцэж байна. За Америкийн нэгдсэн улсын дээд шүүх одоо цагаачдыг батлан даалтгүйгээр олон сар заримдаа олон жилээр хорж болох хэсэг асуудлыг бол хэлэлцэж эхэлсэн талаарх мэдээлэл байна. За энэхүү хэрэг нь бол маш чухал юм. За учир нь одоо байнгын оншин суугчид, ногоон карт эзэмшигчид, албадан гаргалтын ажиллагаанд байгаа хүмүүсийн эрхэд бол шууд нөлөөлнө. Хэрвээ шүүх засгийн газрын талд шийдвэр гаргавал цагаачдыг удаан хугацаагаар саатуулах боломж улам нэмэгдэж болзошгүй гэж хэлж болно. За эсвэргээрээ засгийн газрын эсрэг гарах юм бол одоо удаан хугацаагаар албадан гарах ажиллагаанд байгаа хүмүүсийн хувьд бол эргээр нөлөөлөх ийм одоо яг асуудлыг бол хэлэлцэж байна. За энэ 6 дугаар сард болсон бас нэгэн чухал мэдээллийг та бүхэнд хүргэе. За энэ бол ногоон картны дараалал шинжлэгдсэн талаар мэдээлэл байгаа. За 2026 оны 6 сарын визний дарааллын мэдээлэл бол гарсан байгаа. За энэ нь ногоон карт хүлээж байгаа хүмүүст хамгийн чухал мэдээллийн нэг юм. За яагаад гэвэл жил бүр тодорхой тооны цагаачлалын визийг бол олгодог. Тиймээс хүн бүр шууд ногоон карт бол авдаг бүгдээрээ мэднэ. За дугаар нь эрхийг хүлээдэг. За хэрв таны буюу одоо өргөдлийн огноо шинжлэгдсэн хүснэгтэд хүрсэн бол дараагийн шат руу шилжих боломжтой болно гэж бол их сурвалжууд бол мэдээлж байна. За тэгээ эцэст нь дүгнэж хэлбэл 2026 оны 5 болон 6 дугаар саруудад Америкийн нэгдсэн улсын цагаачлалын бодлого нэг талаас хатуу болж нөгөө талаас зарим шүүхийн шийдвэр цагаачтад боломж олгосон хоёр өөр чиглэлтэй явж байна гэж бол яг миний хувьд бол харж байна. За Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалын эсрэг арга хэмжээг эрчимжүүлж байгаа бол за шүүхүүд зарим тохиолдолд засгийн газрын шийдвэрийг хязгаарлаж эхнээсээ бол эхэлсэн байна. За тиймээс Америкийн нэгдсэн улсад байгаа оюутан, ажилтан, ногоон карт хүлээж байгаа хүмүүс өөрийн статусаа байнга хянаж албан ёсны их сурвалжаас мэдээлэл авч байх нь урд өмнөхөөсөө илүү чухал цаг үе болоод байна гэж бол хэлж болно. За мөн сүүлийн үед нэлээд анхаарал татаад байгаа бас нэгэн мэдээллүүд явагдаж байгаа. За энэ бол ICE-ийн ажилтнууд буюу Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын хяналтын ажилтнуудын баривчилгаа шалгалт маш эрчимтэйгээр эрчимжиж байгаа гэсэн ийм мэдээллүүд байгаа. За ялангуяа Монгол улсын иргэд ихээр суурьшдаг Америкийн нэгдсэн улсын томоохон хотуудад бас эдгээр үйл ажиллагаа эрчимжсэн гэсэн ийм мэдээллүүд байгаа. Дараагийн дугаартаа энэ талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. За тэгээ эдгээр мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл энэ сувгийг дагаад комент хэсэгт сэтгэлээ бичээд лайка дарахаа битгий мартаарай. За ингээд дараагийн бичлэг хүртлээ түр баяртай. Turn up, make a choice. They said stay quiet, keep your colors in a line. But I'm tired of the silence, of rehearsed approved replies. I've got words like open windows, let the daylight in my chest. Every sentence that I publish is a heartbeat, is a test. This is my freedom, this is my choice. Speaking my truth as bougie little voice. I won't be faded, I won't avoid living my rights as bougie little voice. Scroll the comments, feel the pressure.
takes a loaded frame, but I stand on what I stand for. You can question, you can blame. I'm not begging for permission, just insisting on my say. If my words can move a shadow, then I'll post them anyway. This is my freedom, this is my choice. I'm speaking my truth as bougie Lego voice. I won't be fading, I won't avoid. I'm living my rights as bougie Lego voice. Oh yeah. This is our choice. I'm speaking our truth as bougie Lego voice. We won't be fading, we won't avoid living our rights as bougie.